За дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-тай хамт байгаа сонсогч үзэгчдээ дахин өглөөний мэндийг хүргэе. Арай өөр хар урайтай нөгөө тал нэвтрүүлэг маань эхэлж байна. За радиогын 2 дугаар студид хөтлөгч Ундрах, Од, найруулагч Эрдэнэ мөнх нар хамтран ажиллаж байна. За мөн нэвтрүүлгийн продюсер Бат баярлаа. Зохиолчтой баярлаа. Баярлаа. За дахиад өглөөний мэнд. Дахиад өглөөний мэндийг хүргэе. За арай өөрөөр харын урайтай нөгөө тал нэвтрүүлгийн пүрэв гарагийн дугаарт бид нэр ер нь шашин ярьж байгаа. Шашны ардл одоо ямар хөө бизнес бид нар чинь энэ сар угаасаа мөнгөний тухай ярьж байгаа шүү дээ. Мөнгө хаана үнэртэй тийм тэрийг үнэрлэж очиж байгаа. Тэгээд өмнө нь бид нар чинь шашнуудаа ярьж явж байгаа. Одоо бид нар юу руу ярьж байгаа юм? Буддизмын эргэн тойронд. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? За манай нэвтрүүлэгтээ зогсоолын төлбөө Токиогоор төлөх бүрт бэлэгтэй Токи. За мөн их тойрог худалдааны төв хамтран ажиллаж байгаа. Хамтран ажиллаж байгаа байгууллагуудтай хамт олонд нь баярлаа. За тийм буддизм тийм. За буддизмын эргэн тойронд хаанаас мөнгө үнэртэй байна ярьж өгнө дөө. Тэгнэ бидний түүхтэй арай юу гэдэг арай ойрхон гэх юм уу? Арай нэг ойр тусаа сонсогдоод байна. Буддизм гэхээр тийм. Одоо манай өвөө эмээнэр аав ээж нар гэл тийм ер нь тэгэл дандаа л буддист тачинтай л буддистууд л байсан шүү дээ. Гэхдээ ингээд одоо ингээд бид нар одоо чи өөрийгөө буддист гэх үү? За яг мэдхгүй харин яг тэгж хэлэх юм. Ер нь бол нөгөө нэг цагаан сар мараар нэг шин юу илээ нөгөө нэг он солигт жил солигтохоор нэг очоод ном уншуулцдаг. Тий одоо яалтчгүй л тэгэл одоо нөгөө орчноо дагаал тий аав ээж эмээваа тэр хүмүүсээ дагаал ингээл явна да тий. Тий яг цэвэр буддист хүн гэж хэлэхэд бас хэцүү. Одооны ер нь нэг тийм болчиход байгаа шүү дээ тий. Яг юу гэхэд хэцүү байна. За тэрийг яриулах урт сэдв болно. За ингэж байна. Буддын шишин бол жилдээ нэг 40 тэрбум долларын хандив орлого босгод ингэнэ. Тэгэхээр яриа. За нөгөө нэг католикийн 200 тэрбум, протестантчуудын 100 тэрбум, мусульманчуудын нэг их 80-ийн хажууд бол харьцангуй бага түн байгаад байгааз. Бага байна. За яасан бэ гэсэн чинь буддистууд ер нь дэлхийд даяар нь буддистууд чинь ер нь цөөхөл юм байна уу? Харьцангуй тийм байна. Бид нар л ер нь ихэнх нь гэж бодоод байсан чинь гэж боддог болохоос үгүй юм байна. Одоо жишээ нь юу гэдэг энэхийг хятад гэж бодохоор уг нь их юм шиг санагдаад байгааз. Жин 3 бараг 3 тэрбум. Тийм тэгсэн чинь үгүй юм байна. Ингэ тийм байна. За хүмүүс ер нь дэлхийн хэмжээнд бараг 4 тэрбум гаруй буддист ер нь шүтлэгтэн байдгаа гэж ерөнхийдөө нэг барагцаалаад бодцоод байдаг. Яг л нөгөө төрүүлсэн Аз төв тэр дундаа энэхийг хятадыг ингээд олон хүнтэй юм чинь. За нэг нийлээд нэг юу гэдэг нэг за нэг нийлээд 3 тэрбум хавцаач гэдэг юм. За тэгээд зөндөө улс орн байгаа нэг 4 тэрбум ингээд бодохоор гэтэл тэгсэн чинь үгүй юм байна. Дэлхий дээр ойролцоогоор нэг 500-аас 600 сая орчим буддист байдаг. Тийм. Цөөхөн багаз харцангуй. Исламын шашнууд бол муслимууд илүү байд юм шүү дээ. 2 тэрбум шүү дээ. За. За нөгөө 1.4 тэрбум хүнтэй хятадд чинь ойролцоогоор нэг 244 сая буддист байд юм байна гэж одоо үздэг юм байна. Тий, яагаад гэвэл хятад өөрөө ерөнхийдөө буддист одоо дийлэнх нь буддист шашин шүтдэг. Гэхдээ коммунист улс учраас одоо хүртэл ерөнхийдөө бас коммунист гэж явдаг шүү дээ. Улс учраас тий шашин шүтлэхийг бол яг шууд хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор ялангуяа залуучууд нь бол ер нь янз бүрийн анкатай CVM юу вэ судлаа юм дээр би шүтлэхгүй хөөн гэж тэмдэглэдэг гинэ. Тийм би бол цэвэр атеист хөөн гэж бичдэг юм байна. Тийм үү. Тэгэнгүүт ерөнхийдөө ихэнх нь яадаг вэ гэхээр нөгөө гавьяаныхаа амралтанд гарцсан те тэтгэхийн хөгжчүүд өвөө эмээнэр те ер нь үзэх юм үзсэн хүмүүс маань болохоор хайж ичих имэх юмгүйгээр би буддын шашинтай гэж бичдэг. Тэгэхээр энэ бол бас аль бие усны тоо баримт нь 244 сая. Авч цаана нь те хэдэн сая байгаа нь бас яг тодорхойгүй юм байна л да. Аваад хэд байгаа юм бэ? Тий одоо манайхан шиг те манайх ч бас социалист системтэй байхад ерөнхийдөө шинэ хоригддаг байсан. Нууцаар шүтэл нууцаар нөгөө цагаансараа хийгээл ном дахилтай юмтай байсан шиг л. Нууцаар лам дээр очоод. Тий ерөнхийдөө нэг тиймэрхүү юм байна. Тийм. Гэхдээ яг цэвэр бас энэ чинь шууд нөгөө цэвэр коммунист биш учраас бас ингээд ил гарах нь гараад гарахгүй юм л учиртай байна л та. Үгүй одоо тэгэл ийм санал асуулгад санаандгүйгээр би хичнээн буддист байсан ч гэсэн өөрийгөө шашингүйгээ биччихвэл те тухайн үеийн момент зүгээр гиндээд ч юм уу андуураад ч юм уу биччихвэл тэгэл энэ чинь санал асуулт байна шүү дээ. Тэнгүү таамаг ёсоор ингээд нэг 100 сая хүн бол байгаа л гэж үздэг юм байна цаана. За дахиад нэмэгдэнэ л гэж үздэг. Тийм байна. Өстой баг тоо энэ санал биш. За ийм учиртай тоо баримтны хувьд л нэг иймэрхүү байж шүү. За тэгвэл бас төрийн албанд ажилдгүй харьцангуй эрхчлөөг эрхмэлдэг хүмүүс нь ороод 244 сая бас болох боломжтой гэсэн байсан. За энэтхийг бүр гонсойлгож байна. Энэтхийг бид нэр одоо 1.5 тэрбум хүнтэй дэлхийн хамгийн их хүн амтай энэтхийг бас дээрээс нь буддист шүтлэгтэй хүмүүс энэтхийг штэ 8.5 сая хүн л гэж байна. Тийм учраас тэр бум гаруй хүнээс үү? Тий.
За. Буруу дог бол энэтхэгт буддизм үүссэн тий. Ер нь баг тийм тэгжил бид нар ерөнхийдөө хүн байсан. Тэрийг яг хуу ярина би. За ярих уу. За. Төр байзч. За үлээ уучлаарай. Тэгээ би за бүр дээдл нь сунгаж татаад имж оруулаад 10 сая төгрөг. За энэ бол яг энэ 1.5 тэрбум хүнтэй улсын тэг 1.7%. Нэг хөвч өрөхгүй шүү тийм ээ. 1.7% гинэ. За тэгээ бусад өөр шашин бусд нь бол өөр шашинтай гэж явд юм за шашин хүмүүс ч гэсэн байгаа. За тэгвэл Японд 50 сая байна. Таиландд 64 сая байна. Мянмарт 40 сая байна. Өмнөд Солонгост 12 сая байгаа. Вьетнамд 16 сая. Манай Монгол улс орно шүү дээ. 2 сая орчим. Бас тийм манайх ч 3 сая гаруй хүнтэй гэхээ тий. Тал нь хүүхдүүд байна гэж бодоход 2 сая. Ер нь бол бүх томчууд орчод юм шүү. Бараг л тэгээд ташгүй хүүхдүүдийг бас оруулсан хэсгийг сайн мэдсэнгөө. За тэгвэл Америк нэгдсэн улс, Канада, Европт нийлээд 3 сая орчим буддистууд байгаа. За дээр нь бас нөгөө хүмүүсийн өөрийгөө буддист гэж үзэж байгаа хиллээ ч гэсэн шашны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод байдгүй одоо бидний шиг ийм хүмүүс учиргүй хандив өгөөд байдаггүй. Нэг тийм шаардлагатай гэж боддог юм байна. За тэгвэл энийг яг өөрөөр хэлэх юм бол нөгөө христийн шашин чинь шашинтнууд чи 11-ийг тогтмол өгдөг. Исламын шашинтнууд болохоор 2.5% өгөөд байсан. Тэгсэн чинь буддийн шашинд бол тийм юм байхгүй мэн л да. Тийм. За тэгээ мөн олон хүнтэй Япон, Хятад зэрэг улсууд нь болохоор Зэн, Дао, Күнз гэдэг өөр юм урсгалуудтай учраас шүтлэгтний тоо яг буддист гэхэд бас цөөрчж байгаа юм байна. Тийм. Ер нь бол тийм буддийн шашин чинь тогтмол яг тэдэн хов гэсэн одоо юу гэдэг нь тэр исламын тэр шиг тийм байдгүй шүү дээ. Тийм манайхан чинь ер нь сэтгэлээрээ л гэдгийг шүү дээ, тийм. Тийм шүү дээ. Сэтгэлийн өргөл гэж. Тийм сэтгэлийн өргөл юу одоо тэ зэдэн тэр гэл явдаг. Тэгэнгүүт яг буддизм нь энтхэгс гаралтай гэж ерөнхийдөө явах нь бол явдаг. Бид нар бас тэгэж ирэн боддог. Гэтэ үүсгэн байгуулагч нөө Сиддхарта Гватама байна шүү дээ. Будда. За энэ бол энтхэгийн Лумбиник гэх газар төрсөн одоогийн Балби нутаг Непалд төрсөн. Тий. Тэгвэл Балбаас гаралтай гэхэд буруудахгүй л. Тий, ерөнхийдөө тэгтээ энтхэл юм да бараг л тий. Тэгсэн мөртлөө энтхэг чи яасан цай хөлөө тий. Тийм байна. За энтхэгт буддизм нь манай эртний 3 дугаар зуунд Ашоку хааны үед аль бие усны шашин болж байсан байдаг. За дараагийн зуунууд нь бол христийн шашин болон исламын нөлөөнд буддизмын дагагчдын тоо эрс буурсан байдаг. Ийм учиртай байна. Бас энтхэгт. Зүг. Нөгөө нэг юу юм байна л да. Ер нь л нөгөө нэг тэр үеийнхээ одоо нөгөө улс төрийн те өөр улсын нөлөөнд байсан ч гэдэг юм уу бас л нөлөөсөн юм байна л да. Тийм. Одоо бол энтхэгийн хойд болон хойд баруун бүсүүдэд л буддистууд байдаг. Бусад хэсэгт нь бол ерөнхийдөө хинду шашинд хамгаалдаг. Тэгээд эдгээр чи хинду шашинтай шүү дээ те. Хинду гэхдээ бас буддын нэг урсгал шимшиг биш. Тий, яг нарийн мэдээлэлд бол би бас яг нарийн мэддэггүй. Тий, тэгээд ер нь бас ингэдэг. Яг зүгээр энэ дээр нэг жижигхэн дурсамж хэлэхээр би ингээд оюутан байхдаа амар гантаа орох дуртай байваа. Байсан ер нь бол ягаад гэвэл манайх ч нөгөө нэгдүгээр гандан дахь ойрхон телевизийн ерөөсөө баг бөөрөн дээр наалтсан сургууль шүү дээ. Тэгээд доошоо алхаал ингээд ангийнхаа хүүхдүүдтэй тэр гандаа ордог ус. Ягаад тэгэхээр гандаа орохоор нэх гоё юм тайван санагдаад идэв үсэн. Амар тийм шүтлэг шашинлаг гэхээсээ илүүтэй. Зүгээр л ингээл тэнд байгаа хүмүүс нэг айхтар яарсан хүн байхгүй. Нэг ууралсан, давчдсан хүн байхгүй. Тэгэл нэг тагтаа нисээл те. Тэгээ нэг гоё тайван ингээд хэсэгхэн зур нэг гоё тийм тайвширлыг ч юм уу. Ер нь тийм муу юм байхгүй санаа амар тайван суух. Тийм энерги нэг хайтайхан ч гэдэг юм уу. Тийм ч болохоор би тэр үед чинь оюутан байхдаа юуны лаваг шиг гэдэг энэ гандангийн FM бас ажилладаг байсан байхгүй юу? Лаваг шиг радио 97.5 гэдэг гандан дотроо байрладаг. Чи ч одоо телевиз радиод ямар олон салбарт ажилласан байсан. Хаана үдэ нэрээ лаваг шиг. Яг гандан дотроо байсан. Тухайн үед бол тийм одоо мэдгүй нэ гандангийн аль хавдуулаа баруун жигүүр хавцаа байсан юм дотор. Тэгээд яг гоё орчин ч гэсэн гоё нэг бас нэг амар яараад авчтаад байх юм байхгүй. Гарангуут л ингээл гоё тагтаа нисээл те. Тагтаанууд будааг гоё ажилладаг. Сэтгэлийн амар амгалан эдэлж Тийм. байна. Тэгээд тэр үед амар хөөрхөн өвөнөр эмээнэр энтер их ирдэг. За ингээд гоё буянтай гоё юм хийж байгаа баярлаа гэж хатдаг мадаг сүүмүүтэй. Зарим нь ингээл банштай цай цөө мөн аваад ирдэг. Нэг хөөрхөн байсан шүү дээ. Хөөрхөн юм дээ. Би гэхдээ ер нь өөрийн гэсэн шашинтай тэгтээ юу ихтгэл үнэмшилтэй тэгтээ ер нь хаач байсан сүмүүдэд айгуу дуртай. Тийм. Хаа газрын католик байсан ч ислам руу бол би орж үзээгүй л дээ. Зүгээр ингээ католик байсан ч тэр нөгөө юу протестант байсан ч одоо буддих байсан ч гэсэн яг нөгөө нэг тэнд ингээ хүмүүс яг дийлийнх нь бүгдээрээ те ингээ хүн дандаа сайхныг хүсч идэг. Мөн хүсдэг юм байхгүй учраас хин ч орж гисэн нээлттэй байдаг. Нэг тийм
ёстой сэтгэлийн амар амгалан хаан чэтэлж байна. Тийм. Тэгээд ер нь ямар ч шашин хүнийг их тийм гоо ингээд зөөлрүүлж идэг гэх юм уу тийм. Тэр муухай аратналыг чанар байж та бид хүн болгоны дотор тэрийг жоохон дарж идэг хэмжээнд байж идэг. Тэгээд одоо тэр сүм хэд юу гэдгийг те гандан тэгчлэн тэнд муухай юм бодож ер нь одгол ах хүмүүс. Тэгэхээр энерги нь их айтайхан байдаг гэж магадгүй тийм. Яг үнэ. Үүнийг хаалга давхтаа өдрийнхөө стрессийг үлдээгээд шиг нөгөө сүмийн хаалга руу орохдоо тэндээ ингээ муухайгаа үлдээж байгаасаа тийм сайхан болоосоо л гэж юм өсдөг. Ордог юм байхгүй шүү дээ. Оо. За тэгвэл би энд мэдээлэл хүргэе. Хүрэхээс өмнө комент уншиж хоёул төр завсарлаа тий. За тийм. Өглөг өгнө. Америк нэгдсэн улсад байдаг ажаагийн за тоног төхөөрөмж хандуулсан. Тэгээд Америк нэгдсэн улсад байдаг ажаан гигэнийхэн Монгол улсын нөгөө их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тоног төхөөрөмж хандуулсан. Ажаа гигэнээ одоо гигэнээ алдаршуулж байгаа зураг хөргөч гэсэн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд харагддаг. Яг үнэн тийм юм байна. Гоё. Зөв. За Улаанбаатар хотод 9 цаг 20 минут болсон байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүрт бэлэгтэй гэдэг Tokyo application хамтран ажиллаж байгаа тийм. Машиндаа ер нь их бэлэн мөнгөтэй явдаг хүмүүс цөөхөн. Гэхдээ байдیں۔ Байдаг бий байна. Мөнгө байна. Заримдаа тэрийг нөгөө шалахгүй явахаар байхгүй байна. Дуусчдаг. Тийм. Тэгвэл одоо энэ Tokyo application-ыг татаж аваад төлбөрөө төлж. Тийм. Би ингээд 1000 цаг 500 төгрөг дундлын хайрцагтай хийгээд идэг байхгүй юу. Тэгээд ингээд нэг яарс үед дандаа яарс үед дуустдаг байхгүй юу. Харин тийм. Би ингэдэг байхгүй бас цуглуулаад нөгөө 500 100 мууд ч орно штэ. Тэгээд нэг мөнгөгүй болсон үедээ тэрийгэ шалгахаар үрчгээд идэг. Үрчгэлтэй угаасаа. Нөгөөдгөө марцсан. Тэнд үлдээж байгаа юм 1000 төгрөг үлдээдэг байхгүй юу. Нэг цагийн мөнгөд зарим зогсоол тэр бол жоохон үнэтэй зогсоолууд байгаа штэ. Мөнгө хөрөхгүй байвал Токиогоор төлж болох нэ. Тийм. Токиогоор зогсоолын төлбөрөө төлөх болгонд он дуустал танд бэлэг өгнө. Бэлэг нь штэ зогсоолын төлбөрөөс 10% хөнгөлөх ирэх байна, дата ирэх байна, power bank түрээслээд одоо энэ тэнд утасны цэнийг дуусгах түрээслэх бас нөгөө хөнгөлөлттэй ирэх байна. Топ моторст хямдралтай үйлчлүүлэх ирэх бас байгаа. Дандаа л хэрэгтэй юм уу тийм. Сонгоод авч болно. Шууд өгөхгүй сонгоод авч болно. Яг хэрэгтэй байгаа. Дандаа хэрэгтэй юм уу. Мөн. За бас машин толгой салшгүй холбоотой нэг зүйл маань бензин түвш байна тий. Петровой Сод Монгол M-Oil, Eco-Oil зэрэг шатхуун түгээх станцаар үйлчлүүлэхтэй Tokyo кредит ашиглан төлбөрөө зээлээр төлөх боломжтой. Яг үнэ. Тийм. За хүний л амьдрал тий юу ч болж болно. Мөнгөгүй тий элбэг хангалуун юу байдгийн тий янз бүр байж болно. Тэгээд нэг сандарсан үед бол Tokyo кредит байж их юм бол та Tokyo кредитээрээ ерөөсөө энэ Петров, Сод Монгол, M-Oil, Eco-Oil-оос зээлээр авчна. Яг үнэ. Нэг дүүргчээл тэгэл дараа нь явах вэ мөнгөтэй болохоор тэрийг хийж шээ. Жуулаад өгч шээ. Янз бүрийн асуудал үүсгээл ингээл аппликейшны зээл яах вэ гэдэг ингээд тахгүй. Гэтэ одоо ер нь юм хөгжчихжээ. Сайхан болжээ тий. Үнэхээр сайхан болж. За зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүрт бэлэгтэй та Tokyo аппликейшн татаад авчих хэрвээ байхгүй бол тэгээд одоо зогсоолын төлбөрөө төлөөд мөнгө бэлэг аваад тахна шүү. Тийм ээ. За ингээд тийм ээ. Үнэхээр хэрэгтэй үйлчилгээ хэрэгтэй. Ер нь бол Токиогоор төлөх юм бол зогсоол дээр нь уддгүй очрлоод нэх яагаад гайгүй байдгийг шүү. Хурдан байдгийг шүү нэг хэлчихье тий. За зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүртээ бэлэгтэй Tokyo хамтран ажиллаж байна. Баярлаа. За тэгвэл буддын шашин хамгийн харьцангуй өндөр хөгжсөн улс бол Тайланд гинэ. За тийм бах. Тайландын хүн амыг 71 сая гэж үздэг. Тэгээд 64 сая буддист байгаа. Хүн амын тоонд харьцуулахад ч өндөр, итгэл үнэмшлийн хувьд ч гэсэн бас юу юм бэ? Бараг л бүгдээрээ шахах юм биш үү тий? Тэгсэн чинь бас бүгдээрээ байгаад нэг шалтгаан нөлөөсөө байж магадгүй. Ер нь лам болох юм бол цэрэг татдаггүй мэн. Моо. Тэгээ яг хөө тэгтээ би зүгээр харцсан шүү юм тий. Тайландд ер нь ойролцоогоор 33900 орчим буддын сүм идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм байгаад томоохон сүмүүдийн жилийн ханд нь $90,000 төгрөг. Нэг сүмийн жилийн ханд гэсэн үг шүү дээ, тий. Том сүмүүдийн. За тэгээ нэг талаасаа бага юм шиг боловч яг нөгөө талаас нь харах юм бол өвөл болтгүй амжиргааны төсөв өртөг багтай газар бол энэ их мөнгө. За тийм ээ тий. Сүмүүд хандваар орж ирсэн мөнгийг хэрэглэх зүйлдээ зарцуулчаад илүү гарсныг нь банкнд хадгал. Айгуу тийм ухаалаг байгаас. Тэгээд Тайландын нийт буддын сүм хийдийн хадгаламж нь 2025 оны эхний улиралд 410 тэрбум бат буюу ойролцоогоор $11.5 сая гэж байна. За тийм байна. За та нар битээ шашин бүү сурталчлаач гэж байна. Бид бол шашин сурталчлаагүй. Ерөнхийдөө шашны цаантай мөнгөн урсгал нь яаж явдгийг, ямар байдгийг, орлого заалга нь яадаг ингээд энэ талаар нь сонирхуулж байгаа. Өмнө нь тийм бус бүх шашнуудыг ер нь ярьсан ээжлээд яриад явж байгаа. Ямар нэгэн шашны сурталчилгаа бол биш шүү. Тэгээд тийм
Тий. Баярлаа. За энэтхэгийн буддист шүтлэгдэнгүү жилдээ 106 сая рупи буюу ойролцоогоор 1.3 сая долларын хандив өргөдгөө гэж байна. За яг нөгөө хүнтэй харьцуулаад үзвэл бас бага байгаа дагааз. 1.3 сая доллар юм шүү дээ. Тийм байна. За Вьетнамын том сүмүүд бол буйны хандив гэхэд жилдээ 150 мянган доллар орчим болдог гэж тайлгнасан байна. Тийм. За Америкийн нэгдсэн улс дахь буддын сүмүүд жилдээ 1.7-оос 2 сая долларын орлого олдог гэжээ. Тийм. Тэгэхээр хамаагүй их байгаа даа. Тийм байна. За эдэн дундаа арай дөнгөр нь ерөнхийдөө Өмнөд Солонгосын сүмүүд байна. Өмнөд Солонгос ч харьцангуй маш олон буддист хүмүүстэй байна. Тийм. Юун ч гэсэн их байт юм биш үү? Тийм байна. Би яг тэгж бодаагүй ер нь их юм байна. 17 сая гэсэн тэ түрүү. Тэгсэн. Тийм. Тэгэхээр ч бас олон байна шүү. Тийм байна. Кино мэн дээр гараад идэг юм сааралтай хувцастай лам нар энэ төр байдаг тий. Тийш дээ. Нөгөө яг нөгөө одоо яг тийм хувцас өмсгөл харахаар надад нэг жоохон шавлын санагдаад. Тийм тий. Тэгээд нөгөө юм бөөрнгийн нэг юм модон юм нэг юм аргал дон галгаал та зохиол ээждэг тий. За юм байна. Өмнөд Солонгосын хамгийн том хоёр буддын сүм бол тус бүрдээ жилдээ 18 сая орчим долларын орлого олсон гэж тайлгнасан байт юм байна. Тус бүрдээ 18 сая гэж 36 сая орчим. Хамгийн том хоёр сүм шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол өндөр дүн, харьцангуй өндөр дүн ба шүү. Гэхдээ манай Тайландыг гүцгүй 11.5 тэрбум доллар явж байгаа шүү дээ. Яг энэтхэгтэй харьцуулбал харьцангуй хамаагүй их байгаа шүү дээ. Тийм байна. За тэгвэл хятад арай өөрөө. Хүний олноор нь чавна бас баячууд ихтэй. Хятад энэтхэг хоёрыг харьцуулахад хятадууд илүү баян шүү дээ, тий. 244 сая шүтлэгтэн байна гэж түрүүн нөгөө дам тоогоор ярьсан тийм. Одоо хятадын зарим томоохон сүмүүдийн орлогын талаарх албан бус мэдээг танилцуулъя. Албан бус шүү. Энэ нөгөө нэг ховлохгүй. За Жихуа уулын сүм гэж байгаа маань л да. Mount Jihua Temple гэсэн. Энэ буддын сүмийн орлого нь жилдээ 720 сая юан буюу ойролцоогоор 99 сая ам доллар хүрдэг гэсэн мэдээ байна. Линшан их буддагийн сүм гэж байна. За Линшан Grand Buddha гэдэг сүм байгаа маань. Жилд 762 сая юан буюу ойролцоогоор 105 сая ам долларын орлоготой. Имэ уулын сүм гэж байгаа. За англиар Mount Imē Temple гэж байна. Энэ Ленин сүм нь бас давхар Ленин гэдэг энэ хоёр сүмүүд байна. Энэ хоёр сүм жилдээ адилхан тус бүр 820 сая юан буюу 113 сая долларын орлого олдог гэсэн үг байгаа. Гэхдээ энэ хов болохгүй албан бус мэт. Тийм ээ албан бус. Тийм. За ер нь бол ингээл эхнээс ингээл орлого нэмэгдээл яваад байна шүү дээ, тий. Анзаарч байна уу та? Нэмэгдэж байгаа жол нэмэгдээ яваад байна. За тэгвэл одоо түрүү яг таны дурдсан нөгөө Шаулны сүмийн чинь тухайн нэг хөрхөн мэдээлэл өгөөд тий. За Шаул. За хятадын хамгийн өндөр орлоготой буддын сүм бол Шаулны сүм, тий. Shaolin Temple. За Shaolin сүм нь бол манай эртний 495 онд байгуулагдсан юм сүм байдаг. 1500 гаруй жилийн түүхтэй. Тийм байна. За 7 дугаар зуунаас хойш өөрийн гэсэн тэсвэр хатуужил бүхий тулааны урлаг кунг-фу хөгжүүлснээр дэлхийд алдартай болсон. Кунг-фу тий. Янз бүрийн гоё кинонууд байна шүү дээ, тий. За, Shaolin сүм одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ тулааны урлагаас сурталчилдаг хിവэрээ. Тий. За тэгэхээр жуулчид бол бас очисоор байгаа. Өргөл хандив бас өксөөр байгаа. Тэгээ их өгдөг газар гэж байна. За, Shaolin сүмийн орлого нь бол жилд ойролцоогоор 1.2 тэрбум юан буюу 143 сая доллар төрдөг гинэ. Бас их байгааз. Өндөр байна, тийм ээ. Нэг сүм шүү дээ, Shaolin. За, хамгийн алдартай гэсэн 5 сүмийг одоо танилцуулахад орлого нь бол баг 600 сая долларт ерөнхийдөө бол төхөөд байна тий. Одоо ихний хэд төгсөж байна тий. За сүм хэдийн орлого нь бол олон зүйлээс мэдээж шалтгаал нь байнга өөрчлөгдөж идэг. Яг л нөгөө бос ер нь шашнууд чинь нэг тиймэрхүү байгаа шүү дээ. Хятадын сүм хэдийн орлого нь бол жилд нэг 100 тэрбум юан буюу ойролцоогоор 14 тэрбум доллар хүрэх төлөвтэй байгаа. За гэж харддаг юм байна шүү. За түрүүний юуг мартё. Тайланд бол те бага юм байна уу? Тийм байна. Тийм байна. За тэгтээ одоо нэг юм зүйл байна. Саяхан нэг мэдээгээр нөгөө Shaolin-ы сүмийн ахлагч яалаа хийлээ гэдэг нэг хэрэг төвд орооцолтлоо нэг ярьж исэн. Сүүлийн үед хятадын зарим сүмүүдийн орлого үйл ажиллагаа нь олон нийтийн шүүмжлэлт өртөөд энэ өндрийг авч байгаа. За ялангуяа хятадын засгийн газраас буддын сүм хийдүүд буйны ном үйл ажиллагаанд анхаарахын оронд хэтэрхий одоо арилжааны зорилготой үйл ажиллагаа явуулаад байна. Энэ үйл ажиллагааг одоо хязгаарлаж болно гэж хязгаарлаж эхэлсэн. Яаж арга хэмжээнүүд авсан бэ гэхээр Shaolin сүм нь сүүлийн жилүүдэд худалдаа үйл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлээд бүр кунг-фугийн үзүүлбэрийг үзүүлэхдээ шоу болгосон. Тэгээд энээсээ их хэмжээний орлого олсон гэж шүүмжлүүлээд байсан бол сүүлийн үед бүр сүмийнх нь удирдлагуудын зүгээс санхүүгийн сахилга бат зөрчсөн одоо ёс зүй асуудлууд гаргасан нийлт болоод байгаа. Тэгээд хэрэгт орооцолдож ирсэн. Тэгсэн ерөнхийдөө энэ чинь entertainment салбар баг шахуу болгочоод байгаа шүү дээ, тийм. За, Ши Ёншин гэж лам байгаа.
Тэгээ нэр нөхөр бол 1981 онд 16 настайдаа Шаолин сүмд элсэж лам болжээ. Нэг нөхөр. За тэгсэн чинь орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр 1999 онд Шаолин сүмийн хам ламаар томилогджээ. За Шаолны хам болоод тгсэн. За тэгсэн сүмийг өдөрдөж эхлэмэгцээ ерөөсө бараг балгас болцсон байсан гэнэ. Тухайн үед бол хүмүүс нэг тохооч болцсон те. Ингээл тиймэрхүү болцсон байсан чинь мөргөлийн танхимуудыг сэргээн засч эхэлсэн. За жуулчдыг тасалбартаагаар оруулдаг болгож эхэлсэн. За. Сүм рүү орохдоо юу? Ном уншуулахтай биш орохдоо. Ерөнхийдөө л орохдоо тий. За. За ингэснээр тасалбарын орлого нь өсч Шаолын сүм дэлхийд дахинд алдартай болж эхэлсэн. Ерөнхийдөө бас энэ үйл ажиллагааны ачаар. За би Шаолыныг олон улсын брэнд болгоно гэж ер нь амбицлсан нөхөр юм байна л да. Болгосон. Одоо гэхдээ сая нөгөө нэг 81 онд нөгөө нэг сүм рүү орсон шүү дээ. Тэрнээс өмнө Шаолины тухай кинонууд өгдөг гэсэн шүү байдаг дээ. тийм. Ерөнхийдөө л ичнээ бас Шаолин чинь юу нь байсан. Юу гэмтэй нэрийн алдараа тодорхой хэмжээний жижигхэн брэнд бол байсан дэлхийд дээр. Тэгэхдээ тухайд бол сүм нь ингээд ер нь хүмүүс сонирхож байцсан нэг жоохон уналт маягийн болцсон л байж л дээ. Тийм. За ингээд нөхөр бол нэлээд амбицлаад эхэлжээ. Ингэхдээ сүмийн нэр хүндийг ашиглаж бэлэг дурсгал болон ховц хэрглэл гаргаж эхэлжээ. Мерчүүд гаргаж эхэлжээ. Шаолны мерч. Айгу бизнес сэтгэлгээ нөхөр шүү дээ. За бусад төрөл бүрийн барааны жижиглэнгийн худалдаа хийж эхэлжээ. Кунфугийн үзүүлэн тоглолт хийхэд төлбөртэй болгож эхэлжээ. За плей таслал оронгууд нь те. Кунфу Шаолны ламнаар кунфу үзүүлэл байж байдаг. За мөн намжлал, ариусгал гэх мэт одоо зан үйлийг өндөр төлбөртэйгээр нэвтрүүлж эхэлсэн байна. Бүр яг тарифтай те. Тэдэн яваа гэж гэдэг юм уу. Бизнес бол авчиж байгаа юм шүү. Тий. За Шаолин сүмийг Shaolin Inc буюу олон улсад бүртгэлтэй компани болгочихсан бүр. За тэгсэн чинь явандаа үйл хөдлөлийн салбарт хөрөнгө оруулж орон сууцны хороол захиалан бариулж тэрийг зарж арилжиж ерөнхийдөө үйл хөдлөлийн салбарлаа бас давхар ороод эхэлсэн. Ингээд Шаолны сүм Шаолны одоо хамб маань бол үлэмж хэмжээний ашиг болоод эхэлжээ. Оо, энэ ч бүр бизнес бүр өстө бужигнуулж шүү. Үнэн сэргэлэн гараад байгаа тийм. Яста мундаг. За ер нь бол энэ Шин хам манцаа. 1 сая юаны үнэтэй 2 хаалгатай юм тансаг зэрэглэлийн спорт машин лам. Дотроос нь лам заяа спорт машин гэлээ зураг. Манай лам. За тэгээ бүх хятадын буддистуудын холбооны дэд ерөнхийлөгч болсон. За 98-аас 2018 онд хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч буюу депутат болж ирсэн. Улс төрлөө орцсон. За хам лам нь гадаадд зорчдог, айлчилдаг бүр Нельсон Мандела Хенри Киссинжер за хатан хаан 2 дугаар Элизабеттэй хүртэл уулздаг дэлхийн хэмжээний хүн болсон. Зөв Владимир Путин түүнийг урилгаар юу яасан? Тулааны урлагийнхаа ламнуудыг одоо Москва хотод авчираад улаан талбай дээр шоу үзүүлбэр хийсэн. Дэлхийн 40 гаруй улсад Шаолины сүмийн салбарыг байгуулсан. За тэгээ кунфу буюу гардан тулааны урлагийг сурталчилж байгаа. Дээрээс нь энүүгээрээ шоу бизнес хийж эхэлсэн. Шин хам маш олон салбарт хөрөнгө оруулсан. Сая чи бүр хэлдэж хотхон бариад борлуулсан. Тийм, үйл хөдлөлийн салбар руу орсон шүү дээ. Тэгсэн. Тэгээ Shaolin Inc гэдэг компани нь олон салбарт олсон. Дээрээс нь нэр нөлөөтэй болсон учраас олон нийт түүнийг Xiaomong буюу захирал лам гэж очиж ирсэн байна тий. Аргачгүй юм байна дөө. За тэгээ хамблам маань миний зүрхэндх Shaolin гэдэг ном бичсэн. Бас уян гал. Энэ номыг хаан зарна гэж Shaolin үгэнд. Тэгээ мэдээч. Бестселлер. За. Болсон байна. Одоо юу гэвдэ? Энэ үн чинь Shaolin-ыг ер нь бол групп болгоцсон байна. Групп компани болгоцсон. 40 салбар малбартай те, merchandise-тай тэгээд юм руу орсон. Тийм байна. Тэг өөрөө Xion болцсон те. Тэгээ миний зүрхэндх Shaolin ямар гоё нэртэй. Тий. Ер нь бол их л гүйлгээ ухаантай л хүн юм. Гэтэ бас амаргүй штэ. Тэ хичнээн одоо яг жоохон ёс суртахуунаа дэмж гэсэн хэцүү юм байна те. Нурсан одоо балгас шах болцсон юмсан Shaolin чинь те. Тийм. Энэгээр нь бол ер нь талархах хэрэгтэй бол та бас ингэ сурталчилж чадлаа шүү. Тийм бай. Үнэхээр амбиц нь бол дэлдэхгүй л хүн байна. Тийм. За тэгсэн чинь болохоо байсан. Ер нь аливаа юмны хэмжээ хэтрээд тун хэтрээд ирэхээр ер нь болохоо байдгаа. Тэгээ ер нь комментэр бичсэн байсан бас ер нь ямар ч шашин ч гэсэн бас хэтрээд ирвэл тун хэтрээд ирвэл тэг чинь болохоо байлаа те. Тэгсэн нөхөр жоо хэтрээд иржээ. Халаад иржээ. За ингээд Ленин сүмийн ламнаар ширээний ард суугаад бэлэн мөнгийг боодлоор нь тоолж байгаа бичлэг захин ертөнцид тараад ирсэн.
Яна. Тэгээ энэ бүр ядчих нөгөө 1600 жилийн түүхтэй те мөргөлийн гол танхимд байжээ. Бүр ёо тэр хүндтгэлийн танхимда мөнгө долоо сууж байгаа. Бодол орно ингээл амнаар те. нөгөө Xiaomi банкны юу шиг юм уншуулсан гэлээ. Тэгээ тоолоод байжсэн л одоо яаж тоосон. Тэр бичлэгийг олж хармаар л юм байна. Нэрээ тийм. Тэгсэн чинь олон нийтийн сүлжээний нэгэн хэрэглэгч энэ бичлэгнийхэн дор бурхан шүтдэг хүмүүс ядууч ламнаар л баяждгаа гэж бичсэн нь хэдэн мянган лайк аваа. Тэр нь бас ингээд тренд болоод яваад эхэлсэн байна. Вайрал болсон. За тэгсэн чинь эн чинь одоо Шаулны сүм бишээ, Ленин сүм шүү дээ гэж хүмүүс ингээд шуугаал те. Ингээл ихэлсэн. За гэхдээ Хятадын засгийн газраас энэ ер нь арай дэндлээ те. Энэ ер нь юу болоод байна нөхдүүдээ арай их мөнгө биш үү энэ нэгэд шалгаад эхэлжээ. Шалгалт оруулаад эхэлсэн. За эн чинь ерөөсөө саяхан болсон 2025 оны 100 бас үйл явдал. Тийм баг саяхны яа. Шураацсан чинь энэ багхгүй юу? Тэгээд нөгөө бичлэг нь яваадсан мэсэн гэсэн чинь багхгүй. За тэгсэн чинь за энэ дээр юу яасан бэ? Манай нөгөө найруулагч нөгөө Путинтэй хамт байгаа улс төрд ийм нөлөөтэй болчоод энэ дэлхийн том өдөртөгчтэй ингээд зураг хүргээ авахулаа айгу дотн байгаа шүү дээ. Тийм энэ угаасаа харах царайны их амбицтай царай байна тий. Том нэг тийм ийшээ мишээ цаасан Путин ингээ харж марсан. Тийм байна тий. Амбицтай юм байна. Нөлөөтэй юм байна тий. Тийм байна. Энэ ер нь шоо царайтай л юм байна тий. Шоо юм байна. Шоо захихаар л юм байна. За тэгээд хаана явж исэн бэлээ? Ингээд юу аацсан? Шалгалт оруулсан засгийн газраас нь тий. За тэгсэн чинь сүм хийдүүд нь буддизмд одоо эд баялаг хөрөмтлүүлэхийг хоригдсан зүйл юм байдгүй үсттэй гэсэн гинэ. Тий, яг бод энэ чинь бид нар ингээд шашнаа сувчлаад ингээд тий шашнаараа ингээд тий молж гинэ эд баялагныг хөрөмтлүүлэхэд болохгүй юм юу байна гэдгсэн. Гэж тайлбарлсан бол ард иргэд нь бол мэдээж хийдүүд бол аль дээр үеэсээ л баг банк шиг үйл ажиллагаа явуулж худалдаачдад өндөр хүүтэй мөнгө зээлж ирсэн штэ тий ашиг олж ирсэн штэ баг банк шиг байсан штэ гэж шүүмжилсэн. Тэгэхээр ер нь олонний үг ортой гэдэг шиг ийм үйл ажиллагаа бас завхар байсан л байгаа юм шиг байгаа эдийн засгийн санхүүгийн үйл ажиллагаанууд. Тэгээд ингээд жоохон ингээд юу авт гэсэн ба штэ. Анхаарлын төвд ороод нөхөр жоохон балаард эхэлсэн. Тэгээ штэ тэгэж үгүй тэр мөнгө тоолж байгаа. Гэхдээ тэгээд ядаж хоёр хаалгатай спорт машин ундгийн ч өвдөө те. Сая юаны үнтэй шүү. Тэгээ дараахан л юм унахгүй лам хүн байж те. Хааллам дотроос нь гараад. Спорт машин. Санаанд буухгүй. Йоо. За мэдээж урд зүгт бол те Хятадд бол ер нь засгийн газрын эсрэг тэрслээд дэмий. Ямар ч амжилтгүй одоо буруул юм болно штэ. За Шаулины хамбыг засгийн газар шууд огцруулсан. Тэгээд цагаан морь гээд өөр сүмийг одоо олон жил удирдсан аривч хямгч төлөв даруу гэдгээр алдартай инлээ гэдэг ламыг Шаулинд томилсон юм байна л да. За. Тэгсэн чинь энэ шинэ хамлам шууд ажлаа авангуудаа шоу үзүүлбэрүүдийг зогсоосон сүмийг ариусгах. За. Намжлах гэх мэт өндөр үнэтэйг энэ үйлчилгээ чи одоо сүм ариусгах сүм дээрээ би намжлахтаа би мөнгө төлдөг байсан юм байна л да. Аха. Энэ үйлчилгээ зан үйлийг нь хориглоод дэлгүүрүүдийг нь нүүлгээд ер нь бусдад таагүй санагдж байгаа бүх төлбөр хураамжийг болиулсан. Одоо яг сүм гэдэг утгаар сүм бол сүм тий. Тийм байна. Одоо реформ гэх нь хаашаа сүм дээр ариусгаад шүү дээ. За тийм байна. За ингээд сүм рүү 80 юан төлж ордог байсныг шууд өнгө болгосон. За 80 юан. 80 юан байсан биз тий. Тийм босгүй. 40 мянган төгрөг. 80 юу лээ? 10 юан чинь 1 юан чинь за 510 юу лээ? Гүү өн чинь юу л нэлээд өндөр юм байна. Хэдэн зуун. Аль өдөр банк руу евро сайт руу нураа харцаас дээ тааш идэ. За харжээ. За ингээд Шаулын сүмийн хамбын ундаг байсан нөгөө нэг тансаг зэрэглэлийн Range Rover гэдэг машин биш үү бас. Энэ машиныг унахгүйгээ шууд орон нутгийн захиргаанд аваачиж хүлээлгэж өгсөн. За анаа машина одоо өөртөө зогсуулаа тий ямар нэг юм ашиглана уу яана уу энэ үү гэд. Тэгээ шилжүүлж өгсөн гэж чинь. Зөө. Ер нь ребрендинг хийгээд эхэлсэн байна тий. Яг уу. Шаутан холбоод яриулаа. За Шаулины хамб энд манай комент уншиж байгаа шүү. Шаулины хамб дэлхийн хэд хэдэн хотод Universal Park, Disneyland-тэй өрсөлдөх хэмжээний Шаулын парк байгуулах гэжсэн гинэ. Бүр өөрөө цаашаа явах гэсэн юм шүү дээ. Дараагийнх нь төслүүд том болцсон. Одоо тэгсэн чинь яасан өөрөө баригдсан байгаа. Цаа завах. Магадгүй бас нү тийм үү. Авилга мөнгө угаас эргэж орох юм шиг ер нь хараад. Тийм байна. Ер нь чинь альва юм шиг хитрхээр л ингээ болох байгаад ирж байна л да тийм. Тэгж. Тий. За гэвч зарим хүмүүс бол Ши Оншийн хамт байгаагүй Шаулын сүм маань ийм амжилтанд хүрэхгүй ч дээ олон танигдахгүй те дэлхийн брэнд болохгүй гэж өмөрч эхэлсэн. За тэгсэн чинь хуучин хамт Ши Оншийн нэг хуулийн байгууллагад хэрэг татаж шалгаж эхэлсэн мэдээж. За түүнийг сүмийн хөрөнгө төсөл хөтөлбөрийн санхүүг завьсан гэх үндслээр шалгаж эхэлжээ. За ингээд шалгалтын явцад сүмийн 40 тэрбум юаныг хөрөнгө шамшигдуулсан гэж эхлээд дурдсан. 40 тэрбум юан штэ. Йой
Хоёлоо ч 1 юана хийдэг мэдэг байгаа шүү дээ. Тэгээ нэг яа нэг 500 дараа 15 тал байгаа л та. Тийм үү. Тэгээ тэгсэн чинь энэ ойролцоогоор доллар руу шилжүүлвэ заяа. 5.6 тэрбум доллар буюу Монгол мөнгөөр 20 их 80 төгрөг хусцаан гэх. Үзсэн байна. Хусцаан чиг одоо ламтай ямар хүндэтгэл вэ? За 20 их 80 төгрөг шамшигдуулсан гэж таамаглажээ. Арай дээрсэн. Ийм одоо 20 их 80 төгрөгтэй дүүцэх санхүүгийн зөрчил энэ хүн дээр ингээд үүсгэхэд ингээд шалгаж эхэлсэн байна. Үгүй тийм. Үгүй үнийг бол буруудах аргагүй шүү дээ. Угаасаа за шавлын бол унжээсэн те үнийг гаргаж ирч чадсан. Гэхдээ энэ бол бизнес сэтгэлгэн дээр тулгуурласан. Гэхдээ энэ бас ашгааж өгсөн. Тэгээ дээрэс нь өөрөө нэг тийм бизнес хүн чинь мөнгө олохыг л байна шүү дээ. Тийм шүү дээ. Бизнес хэмжээ. Тийм. За ингээд ийм их хэмжээний одоо хэрэгт орсон. За манай одоо жишээлбэл Монголын юу ч жилийн төсөв чинь бараг 80 эдийнх 80 80 байдаг баха би андуур байна. Талын. Тэгэхээр чинь бараг 4-1 нь болоод байна шүү дээ 20 их 80. 20 тий 20 гэдэг чинь 4 шүү дээ нэрээ. 40 гэдэг дээр авчиж. Юу гэвэ өстой нэрээ. За тийм. За ингээд зөрчил үүсгэсэн. Тэгсэн чинь зөвхөн энэ зөрчил нь цаазын яалах хот бол мэдээж хангалттай. Хатуус шүү дээ тий. Коммунизм гэдэг одоо юутай явж шүү дээ. Зөвхөн нэг энэ зөрчил нь шүү дээ. Зөвхөн энэ зөрчил нь хангалттай. Тэг чинь одоо нөгөө хахуул авсан ч юм уу шамшигдуулсан одоо мөнгөн хөрөнгөнд тэдээс дээш бол тийм тэдээс дээш бол шууд цаазан тэргээд байт юм шиг байгаа мод бол хуулинд нь. За ингээд хажуугаар нь завхаа зайдлын явдалтай гэсэн гинэ нөхрийг. Зайлгоо. Ядаж. Баларсан. Сүмд ирсэн залуухан царайлаг бүсгүүчүүдийг засал ариусгал хийх нэрээр эргүүлж татаж хангаадаг юм ирэмээ харилцаанд ордог байсан илэрсэн. Баримттайгаар гарч ирсэн. Эн чи одоо захиа санууртай хүн шүү дээ эн чинь тийм. За ингээл нэг 91 юм жоохон завхаа баян лам болсон байгаа. Гүйлгээ авахантай тийм. Ийм нөхрөл байж. Тийм. За одоо мэдэгдэж байгаагаар хамгийн багаар ботход заяа 50 эмэгтэйгээс 170 хүүхэдтэй болтон тогтоогдсон гэж байна. Бүр хүүхдүүд 170 50 эмэгтэйгээс 100. Ширэн багаас за яланч жоохон өндрөл явчлаа. Тийм, юугүй. За тэгээд энэ хуулбас хүүхдүүдийн асуудал нь бол Шаулны одоо сүмийн нэр хүндийг мэдээж шавхаатай нутгаж хайсан. Газар шалаар нэг болсон Шаулны нэр хүн. Тэгээ сайхан. Тийм, за ингээд Хятад дахь буддын ёс суртахуун асар том шүүмжлэлийн байгуулж өгсөн дэлхийд Шаулын Хятадын буддизм чинь те Хятадын Шаулн чинь ийм юм уу? Хятадын Шаулны хамгийн том те нөгөө нэг хамбан ийм хүн байж тээ. Адилхан юм хамаагүй байж тээ. Юу. За ингээд Шион шинийг мөрдөн шалгах ажиллагаа бол ер нь одоо ч үргэлжилсээр байгаа гэсэн мэт. Шийдэгдэггүй. Тэгээ энэ их одоо хөрөнгө завшдсан энэ их ёс суртахууны дорой талаар шалгаж байгаа юм бол ер нь эвгүй юм байна да тий. Үгүй бүр зүгээр л бодоод үзгээд. Үгүй юу бүр шок. За нэг би юу хэлж хоёлоо түр завсарлаа те. За Шион шиний хэрэг явдал нь Хятадын шашны байгууллагуудын санхүүгийн ил тод дээрээс нь ёс суртахуун, сахилга бат, арилжааны үйл ажиллагааны зохицуултыг үндсээр нь өөрчлөх ёстой гэдэг ийм одоо зүйлийг харуулсан. Тэг нь төр засгийн зүгээс сүмийн эдийн засаг гэдэг бодлогыг хэрэгжүүлээд шашны байгууллагуудын арилжааны үйл ажиллагааг хянах, зохицуулдаг болох байх гэж одоо хүмүүс бол харж байгаа юм яа тийм. Тийм байна. Яа нэг хүний була 50 хүний 170 хүүхэд гэдэг дээр энэ шок авсан байна. Тийм ёстой л гифтэйхэн л одоо аргалахгүй бол хэцүү юм да тийм. Ёстой хэцүү байна. За энэ төр завсарлаа. За тэгээ 9 цаг 42 минут болсон. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар их тойрог худалдааны төв хамтран ажиллаж байна. 2020 оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулж байгаа. За яг манай радиогийн байртай ойрхон Дөлгөө нуурын хоймор төвийн зүүн талд их тойрог худалдааны төв байгаа шүү. Яг байр шиг нэ. Тийм. Ер нь бол бид нар ер нь мэдэн те. Б1-ээс 8 давхар гэдэг ч одоо нийтээ B1-ийг оруулах юм 9 давхар байж байгаа. Тий. За бүтээтгүн үйлчилгээний тухайд гэх юм бол за ингэж байгаа B1 давхартаа бол хүнсний бөөн болон гэр ахуйн захилгаан бараа худалдаа үйлчилгээ байж идэг. За нэг давхарт нь бол чихэр амттан хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлуу тоорц армиг ингээд тэ нарийн бов цагаан идэ махан бүтээгдэхүүн гэдэг ер нь хүнс бол тэгчтэй байж идэг. За кофе шоп, эмийн сан, богд банк улсын бүртгэлийн нэг зэгийн үйлчилгээ хүртэл байгаа. Багт болсон ш тий. За тэгвэл 2 давхарт нь штэ 3 давхар л нөр эрэгтэй эмэгтэй бэлээ утас байгаа. 2 давхраа хилээг байгаа. Хилээг байсан. За 2 давхарт нь штэ гоо сайхан бэлэг дурсгал бичиг хэрэг дотор хууц зөөлөн идэл цагаан хэрэгсэл нүдний шил тусгай хэрэгслийн худалдаа үйлчилгээ бүгд байгаа. 3 давхарт нь болохоор эрэгтэй эмэгтэй бэлээ утас байгаа. 4 давхарт нь гутал цүнх бэлээ утас үндэсний үйлдвэрлэгчд байгаа. За.
5 давхурт нь хүүхдийн хувцас, хүүхдийн тоглоом одоо ер нь бол хүүхдүүд байгаа. Дээрээс нь спорт бараа, сургачийн дүрм тувцнууд байгаа шүү. Нэрээ аваагүй байгаа бол. За тэгээ 6 давхурт нь тавилга, офис, ширээ сандал, буудан, цагаан хэрэгсэл гээд худалдааны үйлчилгээнүүд байгаа. За 7 давхурт нь юу байгаа? Фитнес байгаа. Фитнес байгаа. Тий. Манай анжгаар тийш нэг ороод ирсэн баг шүү. Тий. Үсчин, ойдолчин, гоо сайхан маникюр, педикюр, жолооны курс хүртэл байгаа шүү. Оо, за ерөөсөө ер нь тэгэл бүхэл юм байгаа дөө. Тий. 8 давхурт офис нь байгаа. Тэгэхээр би нэгээс 7 хүртэл яваад ажил хэрэг ярих юм бол түрээс мөрөөс гэх юм бол 8 давхурт амрах юм байна. За тэгээд цэвэр тухтай орчин чанарын стандартын шаардлага хангасан хүнс болон бараа бүтээгдэхүүний хямд үнээр өргөн сонголттойгоор их тойрон худалдааны төвөөс базаах хэрэгтэй байх нэ манайхаа. За тэгээд ерөнхийдөө өглөөдөө шин талах порцог зөөхий барьж ирнэ бол манай захирал бол ирж идэг гой гой юм барьж ирдэг. Ханаас авах хөр дандаа их тойрогоос авдаг. Үнэхээр гой юмнууд чамин нанд юмнууд байдаг те. Би нэг юу авчирсан захирал нөгөө стүүж авчираа дотор хилтэй ингээд зүссэн чинь дотор амар гоё хил. Тэгээ тэр хоёр чинь нийлэхээрээ бүр стан болд юм байлаа штэ. Тий. Тэгээд ер нь дандаа их тойрогоос авдаг. Тийм гой юмнууд бол их тойрог ер нь байж идэв шүү. Байдаг. Ер нь манай хэрэгцээг офис чинь хүмүүс байгаа бол хэрэгцээ байгаа. Тэр болгоныг бид нэр хаанаас авч яах их тойрогоос авч байна. Манайд бол те ойрхон тийм чихэр мэхрэж гэсэн манайх их тойрогоос авч. Зогсоол хамгийн гол нь хүрэлцээтэй. Тийм асуудал. Зогсоолтой асуудалгүй. За тэгээд Дүлгөөнүүрийн хоймор төвийн зүүн талд их тойрогын худалдааны төв байгаа. Би нэгээс тэ 8 давхургийн хүртлээ одоо давхар болгондоо үйлчилгээтэй. Тийм байна. За тэгээд хэрвээ холбогдын асуул авлах ярих юм байна гэх юм бол 95 68 97 68 97. За тийм. За баярлаа. Их тойр худалдааны төв. Хамтран ажиллаж байна баярлаа. За ингэнэ ганц 2 комент уншаад идэх. Пэ тариалангийн талбайд үр цацхлуу. За 170 цус ойртол за дандаа хүүхдүүдтэй холбоотой юм байгаа тийм. Өвгөн багшийнхаа алтан бурхныг хулгайлаад 2 жил сууж исэн энэ нэг дээр комент байсан. За энэ тийм юм шиг байна. Бос хэрэг явдлын шийдэгдэг байгаа маань. Ер нь шашин сүм эртнээсээ эдүгээ хүртэл хөрөнгө мөнгө цуглуулдаг институт байсан штэ цаашдаач тийм байна. Ер нь бол цуглуулах нь зөв. Цуглуулаад тэрийг нөгөө тусламж хэрэгтэй нөгөө шашны байгууллага учраас тусламж хэрэгтэй өгдөг байсан. Дээрээс нь өөртөө нөгөө нэг зайлшгүй нөгөө ашиглалтын зардал байгаа тэрний бас өргөдөг байсан баг л та. Тийм. Тэгэл ер нь ямар ч үйл ажиллагаа явж байсан. Тэгэл яаж чигээл ер нь санхүү мөнгөтэй холбогдно л доо. Тийм. Яах чарахгүй л те. За тэгээд бас муу үйлдэл хийхгүй сэтгэлийн ариун гигэн байлгана гэдэг чинь яг эсэргээрээ засал гэдэг юм хийлгээд хоосон зүйлээр өөрийгөө хуурдаг бодит байдал нь за өөр вэ гинэ. Тэгсэн чинь Шаолины хөлбөм бөхөөрхөн кино юм. Оо тийм тэр гоё кино тий. Тэгээ ер нь ингээд халдсан толгоон дээр нэг юм 6 цэг байдаг лөө хэдэн цэг вүлээ тийм цэгтэй байдаг үстэй Шаолины. Тийм нэг юм хар юмар ингээд цэгэлцсэн байдаг. Тэр бас нэг учир утгатай л байдаг багтай бодвол. Юу би халдсан нөгөө гэлцсэн толгой бодоод тий. Тийм гэлтгэр толгой. Шаолины сүм гэхээр Жетли санаанд орж ийн гинэ. За мөнгө хаана вэ гэдэг цуврал нэвтрүүлэг явж байгаа шүү. Тийм учраас бид нэр энэ талаар ярьж байгаа болохоос муугийн үзэх гээд байгаа юм биш шүү. Ямар нэгэн шашин сурчлаагүй шашины тухай яриаггүй. За би л. Тийм таны юу мэдээлэл юу лээ? Чиш тийм. За замынх жайлан дээр явж байна. За тэр хооронд би юу яриа? Манай нэг хөтлөгч байна. Хөөрхөн хөтлөгч. За. Нөгөө нэг одоо ингээд хөөрхөн хөтлөгч. За. Чи нөгөө нэг түрүү хэлсэн шүү дээ гандаа орж ингээд нэг сэтгэлийн амар амгалан гэдлээд байна. Тэгээд тэр хөтлөгчийн одоо хоббинаас бас нөгөө стрессээ тайлахныг арга нь гандангийн одоо дэлгүүрүүдээр явах. За. Нэг тийм өнөр байгаад байдаг шүү дээ нэг тийм тэнд нэг юм тайван шопинг хийгээд авахгүй нь хамаагүй гэхдээ нэг тийм тайван шопинг хийгээд ядчил виндоу шопинг хийгээд нэг бас нэг арай өөрөөр ингэж стрессийг юу яаж чинь гаргаж байна. Тийм ер нь бол тийм тэгээд яг бидний нөгөө дурсамжтай их холбоотой байх л та. Ер нь тийм хүүхэд насны ч гэдэг юм уу тийм ер нь ухаан ороход л тэгэл нэг артсны өнөрч гэдэг юм ингээл тийм номын дуу сонсдог. Яг дурсамжтай холбоотой байдаг болохоор бид нэр илүү жоох ингээд тайвшраад идэг гэж болох юм. Тэгээд тийм учраас баг нөгөө баяр болгон дээр одоо хурим байна, хонхны баяр байна, заавал гант ордог тий. Тий. Тийм. Тэгээд яг заавал шашин шүтлэг гэхээс илүү бас үзэж хараад юм тэгэл зураг хөрөх гэл явдаг л тий. Тийм ээ тий. За тэгээд ер нь бол буддын шашин дагсан арилжааны амиа бол ер нь тэгэл байх л зүйл дээ. Тэгээ Шаолин шиг гэхдээ хэтрүүлж болохгүй л гэсэн үг. Яг үнэ. Шаолин ч гэж манай энэ хиншгэл юм шүү. Ши оншин тийм ээ. Ши оншины хэтрүүлэхгүй бусдаар бол хэмжээ шиг.
Бус бүгдээрээ тийм бол биш л дээ. Тийм мэдээж. За тэгээд арц хүчнээс ахуулаад ер нь бол жижиг бурхан тахил те хадаг яндар те туг дарцаг ном судар гэл ер нь юм болгоно л ер нь шашны дэлгүүр юм зарж идэг шашны эд зүйлс бараа бүтээгдэхүүн байх ёстой зарагдах ёстой хэрвээ тэр шашин орчин тогтнож байгаа бол мэдээж дагсан бизнес жижиг юм бол байна. За айл болгон ер нь жишээлбэл нэг даллахын уут те хүмүүр нэг сахиус гэдэг ч юм ингээл байнга худалдаж аваад эргэлдэж идэг энэ салбар бол. За гол нь хит үнэтэй хит арилжааны зорилготой байж болохгүй. Одоо те нэг ядарсан хүн зүгээр аваад ингээд зүүчихэд боломжийн үнэтэй байх ёстой л гэж ер нь бол үзээд байгаа. За тэгээд нэг ном уншуулаад сэтгэлээ засчиход бол нэг боломжийн үнэтэй байх ёстой ч гэдэг юм уу те. Сэтгэлээр юм өгөхөд бол зүгээр. Ерөнхийдөө нэг юм ёс суртахууны зарчим л хэмдэ байх юм бол тэгэл асуудалгүй л дээ. За тэгээд ингэж байна. businessresearchinsight.com гэдэг сайтад мэдээснээр 2024 онд дэлхийн хэмжээнд буддын шашны бараа бүтээгдэхүүн эд зүйлийн зах зээл 21.7 тэрбум доллар байсан бөгөөд 2033 он гэхэд 31 тэрбум долларт хүрнэ гэсэн таамаглал байна гэж байна. Энэ бол зөвхөн буддын шашны бараа бүтээгдэхүүн эд зүйлсийн те одоо дагах жижиг бизнес гэсэн үг шүү дээ. Ийм тоо баримтас байна. Зүг. Гэтэ ингээд одоо ингээд бүх шашин руу явж байгаа шүү дээ тий. Католик ярьсан, протестант ярьсан, исламын шашин ярьсан эдгээр чинь ингээ нөгөө хувийн тодорхой, орлого нь тодорхой байгаад байгаа шүү дээ. Буддыг болохоор тодорхой юм байхгүй болохоор бас ямар нэг байдлаар ингээ хөрөнгө хэрэгтэй болоод тэгээд энэ нь жоохон хэтэрсэн юм болчихсон юм байна л та. Шавлын дээр л бусд нь бол ер нь тодорхой байвал бас зүгээр юм болов уу? Харин одоо мэдгүй яг хоёр талтай юм да шууд хэлэхэд бас хэцүү юм тийм. Бас шууд ингээд тэдийг өгчих гэхээр бас тийм. Одоо жишээ нь тэр ислам дээр бол цалингийнхаа 2% ч гэж үл ингээд өгдөг шүү дээ. Тэгэхээр сар болгон заавал өгнө гэхээр надад бол нэг жоохон дамтай юм шиг яг санагдаад байгаа. Миний л бодлоо л доо. Тийм ээ тийм. Яг үнэ хоёр талтай үнэ. Тийм хоёр талтай л. За усан дээгүр гүгээд идгээ тоосхыг гараараа цохож хагалдгаа баг үлээгээ хагалт юм шиг. Гэтэ үнэхээр сайн сурталчилж чадсан. Хөөхөн хөтлөгч гэхээр номоо өгч үү гинэ. Үгүй. Хөтлөгчгээ хэлсэн үү? Үгүй шүү. Ер нь хөтлөгч байгаагүй. Миний таньдаг хүн. За буддын сүм хийдүүдийн орлогын их усүр нь хандив байдгаа нэгдүгээр. За тийм. За хоёрт нь яг тэр буддын сүм хийдийг зорж очдог аялалж уулчлал байгаа. Тэгээ гуравт нөгөө дагалдах хэрэгсэл саяны чиний хэлсэн нөгөө гадуур дотор байгаа элдв нөгөө юунууд холбоотой зүйлсийг зардаг тийм. Сургалт байгаа. За тийм. Хандив бол мэдээж ойлгомжтой шүү дээ. Иргэдийн өглөг өргөл зэргээс орж иж байгаа мөнгийг хандив гэж байгаа. Тэгэхээр энийг бол зарцуулна ойлгомжтой. За хоёрт нь болохоор түүх соёлын ач холбогдол бүхий сүмүүд нь гадаад дотоодын жуулчдыг их татчих. За мэдээж тийм. Яг үнэ. Би ч гэсэн нэг Шаолин руу очиод үзчихмээр л байна. Тийм шүү дээ. Шүтдэггүй барьдаггүй байсан ч гэсэн. Саяхан ярьдаг тэр Шаолин бол тэр чигээрээ яг энэ чиглэлээр хөгцсөн. Тэгсэн баг. Жаахан хэтэрчихсэн л гэж одоо бид нэр дахин яриад байна. За тэрнээс биш утаа гүмбэн байна, итгэл там байна. Энд чинь бас шашны аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа. Тийм аялал жуулчлалын нэг томоохон ээжигээ дагуулж явахдаа би нөгөө хөгшин настай ээжтэй санаа зовоод өөрөө байгаа юм шүү дээ. Тийм. За тэгээд энэ нөгөө нэг одоо аялал жуулчлал байгаа хүмүүс очиж байгаа учраас хажууд нь дагалдах бизнес гэхээр нэгэн сүм дээр очиж байгаа мөргөл үлдэж байгаа хүн аман цанган, нойл орно, ус ундаа умааран, үлсэн цанган тийм. Тэгэнгүүт хажуудаа ингээ кофе шоп ч юм уу сүвнэрийн дэлгүүрүүд заавал байх юм байна. Гэхдээ энэ дээрээ бас шашин номынхоо судрыг зардаг дэлгүүр ч гэсэн байгаа. Ер нь бол сүмийн хажууд тийм юмнууд олон байгаа. Гол нь тэр нь сүмдээ харьяалагдах нь ганц хоёр, бусд нь болохоор тусдаа эзэнтэй дэлгүүрүүд байдаг. Зүгээр дагсан дагалдсан л бизнесүүд яваад тийм. Тэгэнгүүт энэ дэлгүүрүүдийн орлого нь мэдээж сүм хийдэд бол ёор хамаагүй байна шүү дээ. Хажууд нь л байгаа болохоос биш, ойрхон байгаа болохоос биш. За дөрөвт нь нөгөө нэг сургалтын үйл ажиллагаа гэсэн шүү дээ. Сүмүүд хажуудаа шашны сургуультай байдаг. Одоо буддын шашин бол ялангуяа байгаа тий. Тэр одоо заавчлаарай. Тэр сургалтын төлбөр гэж бас орлого орж ирэх хэрэгтэй. За тийм хажуугаар нь байнгын биш гэсэн янз бүрийн сургалт семинар зохион байгуулдаг. За эсвэл ямар нэгэн шашин соёлын арга хэмжээ зохион байгуулдаг байж болно. За тэгээ манай нөхцөлд бол хүрээ цам, даншиг наадам ч юм уу иймэрхүү одоо тийм. Том үйл ажиллагаанууд бас байна шүү дээ тий. Байна тийм. За тэгээ бас нийтийг хамарсан мөргөл байна, залбирал байна, шашны сургалт, бясалгал зохион байгуулж эдгээрээс бас тодорхой хэмжээний хураамж хандив бас цуглуулдаг байна шүү. Тийм бясалгал байдаг. Тийм одоо жишээ нь тэр Солонгос руу урагшаа хятад энтерпрайз тийм бясалгалтай сургалтууд байд юм байлээ. Яг нөгөө нэг юм модон юм зохиод байдаг шүү дээ. Тэргээрээ ингээл чимээ гаргалтай дүн ингээл ая тавьчаал яг тэр шашнаа ингээл ярилцаал бясалгаал ингээл бас тийм газрууд байд юм байлээ. Тэр чимээ хүртэл нэг тийм дарамтгүй айгу тийм таатай тий. Тийм. За тэгэнгүүтээ ингэж байна. Ерөнхийдөө нөгөө буддын шашинтай хүмүүс бол насны хувьд яг бусад шашинтай хүмүүсийг бодвол илүү одоо арай дундаж нас нь бол арай ахмаг байдаг гинэ. Одоо Pew Research гэдэг байгууллагаас гаргасан. За 2020 оны
судалгаа юм байна л да. Эндээс харах юм бол буддын шашинтай хүний дундаж нас бол 36 настай хүмүүс ер нь буддын шашин ашиглаад байна. Гэж гард юм байна. Одоо хөгшин залуу ингээл дунджтаад үзэхэд тийм. За тэгсэн чинь христийн шашинтай хүмүүс бол дунджаар нь 30 настай хүмүүс байдаг юм байна. За хинду шашинтнууд бол нэг 17 настай бүр залууж явчихж байна. Исламын шашинтай хүмүүс бол дунджаар нэг 24 настай байдаг гэсэн. Ийм судалгаа байна. Тийм. Тэгэхээр буддын шашинтай хүмүүс харьцангуй насны хувьд бас ахмаг хүмүүс байдаг юм байна гэж харах гэдэг. Тийм байна. Тэгээд яг уу жоохон муухагаар харахад мөнгөний талаар ярьж байгаа юм чинь бас худалдаа авах чадвар сайтай хүмүүс шүү дээ. Тийм. За юм байна. За ерөнхийдөө дүгнэлт хэлэхэд бол дэлхийн буддистууд бол ер нь харьцангуй цохиулаа юм байна. Бус шашныг бол за цохиулаа болохоор орж ирж байгаа орлого ашиг нь бол бас харьцангуй бага юм байна. За жилдээ нэг ерөнхийдөө нэг 40 тэрбум доллар орж ирдэг гэсэн. Ингэж нэг дүгнж хэлж болж байна. За тэгээ шаулнич гэдэг юм уу ямар нэгэн хамбын асуудал энэ төр бол яг тэ. Тэгээд аль шашинд ерөнхийдөө л аль шашин гэдэг юм уу ялч юм зүйлд бол нэг хэтрүүлцэнтэй шунлан жоохон ихтсэн нэг тийм хүмүүс байж л үүдэг. Ийм байна товчхон хэлэхэд бол юм байна. За баярлалаа. Надад бол хараагүй сайхан мөнгөний тоонууд гарч ирлээ. Сайхан тоонууд. Яг энэ чигээрээ бас нэг өөрхөн мэдээлэл авчлаа штэ баярлалаа. За тэгээ хүмүүс мөргөлчөд Эрдэнэзүү амар баясгалан зорж очтгоо гэсэн юм шүү. За ингээд 9 цаг 54 минут болсон. Нөгөө талын нэвтрүүлэг маань өндөрлж байна. Нэвтрүүлэгтээ зогсоолын төлбөрөөр Токиогоор төлөх бүрт бэлэгтэй гэдэг Токи аппликейшн болон их тойрог худалдааны төв хамтран ажиллаа. Баярлалаа. За радио 2 дугаар студид хөтлөгч ундрах од найруулагч Эрдэнмөх нар хамтран ажиллаа. Продюсер Бат хоёртай баярлалаа. Бидэнтэй хамт байсан сонсогчдоо баярлалаа. Баярлалаа. За.